Мэдээллийг сурвалж News агентлагийн Монголын түүхийг бичсэн 10 жилийн өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр News агентлаг 10 жилийн үйл ажиллагаа танилцуулж, мэдээллийн урлан тавтаа морил сэдвт гэрэл зургийн үзлэг танилцуулсан бол яг одоо News Forum үргэлжлэж байгаа маа. News Forum ихэнд Усын хурлын гишүүн Болт онлайн эрхчлөө бол хүний эрхчлээ сэдвээр ихтгэл тавьсан бол яг одоо News агентлагийн гүйцэтгэх захирал Наран Туяа онлайн сэтгүүл уламж сэтгүүл зан хандлагыг өөрчлөх сэдвээр ихтгэл тавьж байгаа маа. Хэвлэлийн үрэлэнгийн судалгаагаар авч үзэхэд одоо жил тутам одоо шинээр бол 40 гаруй мэдээллийн хэрэгсэл нэгдэж байт юм байна. Энэний дийлэнх нь бас цахим байгаа нь бол одоо ерөөс өнөөгийн чиг хандлага хаашаа явж байна л гэдгийг харуулж байгаа юм. Цаг үеэ дагаад одоо хэрэглэгчийн одоо мэдээлэл авах хэлбэр бол маш өөрчлөгдөж байна. За энэ судалгаагаар бол одоо 1988 онд одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээрх иргэдийн ихэнх нь одоо радиогоос мэдээлэл авдаг байжээ. Гэтэл энэ тоо бол 1997 онд сонин болж өөрчлөгдсөн байна. Гэтэл 1999-ээс 2011 оны хооронд хүмүүс телевизээс гол төлөв мэдээлэл авч ирсэн байна. Гэтэл энэ дүр зураг бол одоо сүүлийн 3-4 жилийн байдлаар бол интернетээр тавигдсан мэдээлэлээс одоо гол одоо их сурвалж үйл явдлын мэдээлэл авдаг гэж одоо судалгаагаар одоо хүмүүс хариулсан байна л да. Тэгэхээр энэ маань одоо ерөөсөө энэ зах зээлд юу болж гэнэ үү, энэ одоо хэрэглэгчдийн хандлага юу болж гэнэ үү гэдгийг л одоо энэ тооноос бол харагдаж байгаа хаа гэж бодож байна. Цахим мэдээллийн орон зай маань сэтгүүлчдийн тавигдах шаардлагыг бол үнцээр нь өөрчилж байна. За хуучин одоо социализм би өөрөө нөгөө социализмын үед төгссөн болохоор бас тэрнээс жишээ татах гэдэг юм л да. Би Московын их сургуулийг одоо яг сонины сэтгүүл зүй гэж төгссөн хүн байгаа. Одоо тэр үед чинь сонины сэтгүүл зүй, телевиз, радио, гэрэл цогцолч ингээд 4 ангиллаар төгсгдөг байлаа л да. Гэтэл одоо яг өнөөгийн цаг үеэс аваад үзэх юм бол одоо тэгж ангилж одоо сэтгүүлчдийг бэлтгэх нь бол үнэхээр энэ цаг үе болоод энэ хандлагыг ерөөсөө шаардлагыг хангаж чадхаа болсон байна. Ерөөсөө бүх талын авьяастай байх хэрэгтэй. Бүх талын мэдээллийг бүх л хэлбэрээр өгөх шаардлага тавигдж байна. Одоо текст мэдээгээ өгөө, дээрэс нь одоо видео мэдээ, дүрсэн мэдээ, тэгээд дээрэс нь гэрэл зураг авах. Энэ бүхнийг одоо амжуулж ижил одоо энэ цахим мэдээллийн зах зээл дээр одоо тэгсэж үлтгэл тийм ганц шалгуур үлдэж байгаа. Монголын телевизээс Монгол масс медиа группийн ерөнхий захирал Амандра дижитал медиа News агентлагийн гүйцэтгэх захирал Амар News Vision сэдвээр туслах ихтэй тавих юм.